Тэгээ нөгөө цэцэрлэг түрээлэнгийн газраас ямар нэгэн одоо зориулттайгаар ашиглая, эзэмшээ, энэ дээр барилга байшин барийн ингээд хий гэдэг дээр бол санал огт нийлэхгүй байгаа юм. Бид нар одоо яг нэг хөгжиж байгаа хотолтой манай Улаанбаатар хот. Тэгээ хотын тоосчлтын асуудал, хөрсний бохирдол, за нэгтрэл, за энэ төгжрөл, утааны асуудал гэдэг маш их юм стресстэй хот болцсон байгаа. Тэгээ энэ хүний стрессийг юу тайлдаг юм бэ гэхээр мэдээж энэ ногоон байгууламж, цэцэрлэг түрээлэн, ой мод тий ялангуяа энэ хотын одоо төвд нь байгаа нэг ганц үлдсэн газар байгаа. Тэгээ азар харин одоо манай хотын өмнөх өдөрлгүүд маань их сайн хүмүүс байж таарч хоттоо нэг ганц үндэсний хэмжээний нэг юм ногоон байгууламжтай цэцэрлэг хүрээлэнтэй болъё гэдэг санаачлалыг гаргаад ингээд бидэнд энэ одоо цэцэрлэг хүрээлэн үлдээсэн. За ингээд бид нар одоо эрх мэдлийнхаа хүрээнд энэ цэцэрлэг хүрээлэнгээс нөгөө нэг хумсалсаар байгаад нэг өчүүхэн юм л үлдээх юм шиг байна л да. За мэдээ яг одоо тэгээд автозамын төгжрөл болохоо байлаа. Улсын хэмжээний одоо том төслүүд явах ёстой. Туулын хурдны зам, тойрог хурдны зам гэдэг. За яг энийг бол одоо ойлгож байна. Гэхдээ энэ ундныхан усан дээр барилга барина гэдгийг ерөөсөй ойлгохгүй байдаг. Тэгээ эн чинь хуулиар хориотой байсан шүү дээ. Уух усныхаа дээр байшин барьцдаг одоо тийм ёс байдгүй л байлгүй дээ бодвол одоо яадаг юм бол. Тэгсэн одоо бол бүр ингээд хууль гаргаж яагаад болно гэж оруулж ирээд тэгээ хуулийг хэн гаргадаг юм гэхэлэр нөгөө эрх мэдэлтэй лоббийн давтсан эдэн дуракууд л гаргаж байгаа л да энэ хуулийг бол. Тэгээ нэг ийм шийдвэр гаргачаад ингээд сууж идэг өрөвдөлтөө байгаад байна. Тийм учраас санал гаргасан юм аа. Бид нөгөө хорооны хурал дээр бас нэлээд энэ асуудлыг тойроод энэ цаг байдгүй учраас тухтаа ярьсан л да тал талаас нь олон талаас нь ярьсан. Тэр ч утгаараа бас ингээд санал гаргаад явсан. Тэгэхээр мэдээж юуныхаа дагуу дарааллынхаа дагуу саналаа хуваах байлгүй. Тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж оруулж ирээд дахиад давхар өөр асуудал ингээд оруулж ирж байгаа. Тэгэхээр хилцэж байгаа асуудлаа ер нь бол яг нөгөө чиг үүрэг нь өөр байхад бол тусад нь оруулж ирэх нь зөв бах гэсэн ийм одоо бас саналыг хэлмээр байгаа юм. За хоёр дахь нь тэр яг замынх нь хойдлын хэсэг дээр одоо энэ төлөвлөд байгаа байршлыг чинь замынх нь дөнгөж хойдлын хэсэг дээр километр гаруйхны дотор газар байгаа шүү дээ. Хувийн хвшлийнхны одоо зориултын дагуу ашиглахгүй байгаа хууль зөрчсөн газар байгаа шүү дээ. Тэгээ тэр газар дээр тэгвэл энэ гадны одоо тусламжаар барьж өгөх гээд байгаа тэр үндэсний урлагийн театрыг нөө тэр мэрийгэ барьж болдгоо юм. Хэрэгтэй байгааг нь ойлгож ийн л та. Одоо тэгээ төсөн мөнгийн гаднаас одоо ингээд боломжоор ингээд үзүүлэе гэж байгаа юм. Тэгээ бид нар газараа гаргаж өгөх гэж байгаа бол тэгвэл эх жилийнхээ 26 оны төсөв дээр тэр газрыг бид нар нөхөн олгорыг тавьж өгье л та. Тэгээ заавал ундныхаа усан дээр ингэж барилга бариулах гэдэг тийм одоо шаардлага байгаа мó гэдэг ийм одоо саналыг хэлж байна. Тэгэхээр миний хувьд бол горимын ийм хоёр санал дээр хорооны хурлаар дамжуулаад ингээд оруулж байгаа шүү гэдгийг хэлье. Баярлалаа.